өөрийнхөө гэрлийг хаан хамаагүй тусгах боломжтой. Харин хүний нүд рүү тусгах юм бол сохрох аюултай. Энэгээр вампир авч болно. Хөөе, надад энэ утсан яг одоо болоод. Мэдлээ өрхөн. Стейкхаусын бичлэгийг гүйцсэн вампирийн вантуулсан бүлгийн толгойлогч тэрээр өөрийн хорон санааг хэрэгжүүлэхийн тулд Улефон брендийн гаруцыг ихэд сонирхон шохорхсон юм. Маа эрхмэ. Энэ таны Улефон. Босо. Одоо та яг суугаал. Шууд уулзаал ширээний араас эрхмэ. Шууд энэ довчлоор дээр нь дараал гэрэл насгаар тохируулаад тэгээд дуусаа. Окей. Гэх мэтчлэн тэд эсрэг бүлгийн толгойлогчийг Улефоныг ашиглан шарах арга амжилттайгаар төлөвлөсөн юм. Тий босо. Болж гэнэ үү? Та ястаа мондог шүү. Маш нөөдөнд жуулсан штэ. Яа гэж бодож байна? Надад нэг мэргийн санаа байна. Ийм юм байна. Нара Улефон брендийн ардаа амар том гэрэлтэй загвар. Яг эндээс олныг авч байгаа л уулзах үедээ яг ардаа тавьж байгаа л панк гээл бүгдийн зэрэг асаал шараал тэ. Ялээ дээ. Энэс дахиад Тэг алнаа. ойлголоо босоо. Хоёр бүлгийн толгойлогчийн товлсон цаг ирэхэд тэдгээр бүлгийн толгойлогчид өөрсдийнхөө төлөвлөгөөг биелүүлэхээр цагтаа уулзцаасан юм. Бидний олон зуун жилийн өмнө хийсэн гэрээ утгаа алдаад дудлаа. Энэ талаар чамтай ярилцах гэж энд ирсэн. Би ч юм санал тавьсан шүү дээ. Тэр саналын талаар сонссон. Даанч зөвхөн өөрийгөө бодож болохгүй юм да. Тэгэхээр чамд нэг бэлэгтэй ирсэн. Ингээд ух. Маа ингээд би чамд хэдэн зуун жил дарамтлууллаа. Маа. Үүгээр Улефон брендийн гар утасны давуу талыг ашигласан урвагч тэрээр өөрийн бүлгийн толгойлогчийг устгахан өөрөө бүлгийн толгойлогч болохоор санаархсан байсан юм.